Сонирмилах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчийг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 57 дугаар хэсэг. Тэр хоёр цасан дарагдсан жижиг толгойн дэргэд мориносон буугаад баримжлагдсан хүмүүсийн хүлгийг чангалаад тэдний мордыг тушлаа. Бат солонгоо хоёрыг эргэж ирэхэд аян авсуу болцсон газраа зогсоод дурандаж байлаа. Шуурга намдаж тэнгэр цэлмэх янз орсон болохоор цагаан гэгээ тасарч байгаа ч гэсэн барааны газрын юмс танигд хажээ. Цасан толгойн баруун талаас морьтой хоёр хүн гарч ирээд бат солон хоёрын үлдээсэн мордын зүг шогшуулж байгаа харагдлаа. Инхүү олзлогдсон гурвыг хөлийн зэргүүд аваад явахыг ажиглан зогсож байсан гурав хот айлын зүг бөг шогшуулгатан болсон байдлыг баяр бахархал болгон хөөрнө. Тэд хот айлд ирэхдээ бие биенээсээ цуурч очлоо. Гэсэн ч энэ бүхнийг хот айлынхан анзаарсангүй. Тэд ирээд ахлагчийг ч сургалсангүй. Харин маргааш өглөө нар дээр хөрж гисэн байхад нэг цагта ахлагчийн хот айлуудаас яруу санд руу ирж аян авсуутай уулзлаа. Ноён дэслэгч ахлагчийн авгаа манай хоёр цагтаа зэргийг алчихсан гэж арай ядан хэлэхэд аян авсуу суудлаасаа босоод юу гэж гайхан асуулаа. Тэр авгаа хоёр хүүгийнхэн амыг бариад дараа нь өөрийгөө алчихсан байна. Тэгэхдээ хоолоогоо тасагтлжээ гэж хэлэхэд аян авсуу хувцлаад гэрээсээ гарлаа. Аян авсуу ахлагчийн хотод ирэхэд цагдаа зэргүүд ахлагчийн гэрийн гадна боогнорсон агаад барга айлуудаас хэнийгч гаргахгүй тул гэрүүдийн үүдэнд нэжгээд цагдаа зогсоосон байлаа. Аян авсуу ахлагчийн гэрт орж ирээд үүдний баруун хаяанд зогсож байдлыг ажиглав. Аян авсуу гэрт болсон байдлыг ажиглан гэмт хэрэг хэрхэн үүснийг тодорхойлж дэрэгдэн байсан цагдаа цэрэгт хэлж бичүүллээ. Аян авсуу гэрийн хомрын ширээний дэргэд хэвтэж байсан 5 хоосон шил мах ногоо тэргүүтнийг харж зогсохдоо ингэж уусан хойно мал шиг ухаан алдалгүй яахав. Өөрийн ахлагчийн хүүхэн ашиглаад өшөө хорслорон амь насанд нь халдаж бүрлэгээ зогссонгүй амьд үлдэж болохгүй гэдгийг сайн ойлгож дээ гэж бодлоо. Аян авсуу гэрийн зүүн хаяанд байгаа орны урдуур ундуй сундуу хэвтэж буй хоёр цагдаагийн өгөхдлийг ажиглан зогсохдоо халааснасаа цаас авч хэдэн үг татлаган бичээд битүүмжлэн наагаад за үүнийг аваад Авдар нуурын суурьнд очиж тентхийн ахлагчийн гэрт Симото байгаа. Түүнд өгөөд ир гэд дэрэгдэн байгаа нэг цагдаад өглөө. Аян авсуу бүдүүн ахлагчийн 50-нд суулгасан цагдаа нарыг цуглуулж яриа хийгээд барга айлуудаас ямар ч хүн гаргаж болохгүй гэж хандлан тушаагаад ахлагчийн гэрийн үүдэнд манаа гаргалаа. Тэгээд бас нэг цагдаа зэргийг дуудаад Сэтвийн хотонд байгаа ахлагчийг олоод ир. Зам зуран ямар ч үг зохиолгож болохгүй гэж тушаав. Аян авсуу чингэж зохион байгуулахдаа Симотогийн сэжиглэж болох бүхнийг өөсөвгүй тодруулахыг хичээнэ. Чингээд үд өнгөрснөөс хойш Симото өөрийнхөө дагуулуудын хамт ирлээ. Симото ахлагчийн гэрт орж ирээд гэрийн баруун хаяанд зогсож байхдаа Япон цагдаа нарын өгөхдлийг хараад зэвүргсэн янзтай ярвайна. Үнэхээр Симотогийн голоор хүйд өргөж сэтгэлд нь эмэгтэй хүний сэтгэл шулуутахаар юу ч хийж чаддаг гэдэг үний юм байна да. Хоёрын хоёр эр хүн нэг муу эмийн гарт өргөддөг байна шүү гэж бодоод сэтгэл нь ардсхийг шиг боллоо. Симото ингэж зэвүргсэн нэг шалтгаан бол Йошигийн хойноос сэтгэл зовсны ур шиг байлаа. Йоши өчигдөр Симототой радио холбоо барихдаа би одоо Аян авсуугийн хот айлууд руу очиж ажлаа зохион байгуулна. Хайластын зүүн хэсгийн газар нутгийн байр зүйн тодруулалтын ажил бүтэмжтэй явж байна. Тиймээс одоо дэслэгчийн шав нарын ажлыг тодруулах хэрэгтэй. Хэлийн зэрэгээс баримжилж тактикийн ач холбогдолтой өндөрлгүүдийн нэрийг тодруулж хуучин зургийн нэртэй харьцуулаад танд мэдэгдэнэ гэж билээ. Гэтэл Аян авсуугийн хот айлд Йоши ирээгүй болохоор Симотогийн зүрх шимширчээ. Симото гэрээс гарч ирээд ахлагчийн хот айлуудын байр байдлыг аживал айлуудаас ганц ч хүн цухойсонгүй бололтой.
Хот айлын цөөн тооны мал цан хөөрөгт хучуулан төмтийгэд хэвдээгэрийн шуугтнана. Хот айлууд өвсөн тэжээл тарчигхан болохоор хөхөөвлийн нүүдэлд эдсэн мал тарг хүчин бараад хэвдрээсэн өндөх чадлаггүй болсон мэт. Симото хотонд байгаа бэсийсэн малыг хараад өөрийн амь голтой үлдсэн юм шиг санагдаж айрмын удирдлагад юу гэж илтгэнэ гэж бодохоос сэтгэл нь харанхуйлаад цавцаалсан цагаан цасан дунд зогсож байгаа биш харин үхлийн харанхуй ангалын ирмэг дээр зогсож байгаа юм шиг санагдана. Симото өөрийнхөө сэтгэлийн төгшөөрийг тайвшруулахыг хичээхдээ нүдэн аниж толгоогоон сэгсэрснээ мэдээд Аяна усууд эвгүй сэтгэл төрүүлэхгүй тулд чи Йошитой уулзсан уу гэж бодлогоширч гайхаж тасарсан байдалтай асуухыг ажигласан Аяна усуу дотроо Симото Йошиг сурггүй болсныг гадарлжээ. Ингэхээр өчигдөр энэ дэрнэ гэдгийг мэдж байсан байх нэ гэж бодоод бараг 5 хоногийн өмнө авдар суурин дуулцсан. Би шөнө өөрөө гаргаж өгсөн гэж түгдрэлгүй хэлв. Йоши танайханд хэзээ ирнэ гэсэн бэ? Энд дэрснийг уулзаад явъя. Надад томтой юм хэлээгүй. Ер нь ажлаа гүйцэтгэл ирнэ байхаа гэж бодож байна. Гэхэд Симото сэтгэлдээ Йоши ирэх хугацаагаа хэлээгүй болохоор ажлынхан хуваарийг нууцыг алдаагүй хэрэг. Тэгэхээр Йошиг өчигдөр энд ирэх ёстой хинж өрчилж мэдээгүй байна. Харин ахлагч яагаад алах болов? Энэ тохиолдол эсвэл нарийн зохион байгуулсан урван тэрслэх ажиллагаа юу гэж бодлоо. Аяна усуусан. Өчигдөр ахлагч ямар хүмүүстэй явсан бэ? Өөрийнхөө хот айлын 3 хэсэгтээ явсан шүү. Та нар хаанаас төлөө түүсэн бэ? Хайлаастын наад манханаас төлөө түүх хуваарийг ахлагч өөрөө гаргасан юм. Бид хуваар ёсоор нь ажилласан. Ингээд энгэрийнхээ халааснаас ахлагчин бичсэн бичгийг гаргаж өглөө. Симото түүнийг хэрсүүхэн үзээд энэ хуваард ахлагч өөрөө ямар хэсэгт ажиллахаа бичээгүй юм а да. Гэхдээ би наадах чинь үзээд чи аль хэсэгт явах юм бэ гэж лавлахад би өөрийнхөө хэсгийг авч явъя л гэсэн. Симото энэ өдөр ахлагчийн хот айлын хөгшчүүлтэй уулзаж ахлагчийн талаар сургалав. Гэтэл тэдний дотроос ахлагчийн хайдсныг ажигласан хүн байсангүй. Харин нэг хөгшин Симотод санамсаргүй нэг зүйлийг ярьлаа. Би хайлаа сан өхөр тэрэгэн дачаад хөдлөх гэж байтал ахлагч маань миний өхөр тэрэгний дэргэд ирээд та төрүүлээд явж байглаа. Би гэрэн эртхэн бараат хана гэж бодоод хөдөлтөл нэг хүн ирж ахлагчтай уулзлаа. Ямар хүн байсныг нь ажигласан уу? Юун ажиглах мантай шуурга нүүр нүдгүй болбож байсан үе. Би ч ноён дэслэгчиг байх л гэж бодсон. Хувцас нь ямар шухан байсныг санаж байна уу? Монгол дээлтэй хүн байсан шиг санагдж байна да. Лав цэргийн хувцасгүй байсан. Би гэрэлүүгээ явж байхдаа ноён дэслэгч Монгол дээлэг өмсдөг байхдаа л гэж бодсон юм. Би шуургуруудж явсан болохоор шуурганы сөрөг яаж харах вүлээ? Өчигдрийн шуурга ямар байсан гэж санана. Гэж өвгөн өглөв. Симото ахлагчийн хот айлуудад тард суусан цагдаа нартай уулзаж тодруулах зүйлийг нягтлж гүйцээд Аяна улсуугийн байдаг хот айлууд руу хөдлөхөөр завдж байхдаа Аяна улсуусан ахлагчийн гэрийг өнөөшин шатаалагчсан дээр бараг айлууд энэ бузар хэргийг мэдэх юм бол цагдаа нарыг хорлохыг бодох нь зайлшгүй. Харин шатаачих юм бол өөр хэрэг шүү. Задгаагалд арх уусан согтуу хүмүүс осолцсон байна гэд ааг тогтоочих бол сэжиггүй өнгөрнө. Харин бараг айлуудад тулганд шүн гал төлөгтэй санаа сэрэмжтэй байх талаар тусгай заавар өгөх нь чухал. Гэд Симото машиндан суухдаа чи надтай хамт явна үстэ гэлээ. Аяна усуу унаж явдаг тарган хэр морион цагдаа зэрэг төгөөд суудлын тэрэг рүү эргэхэд эмээлийн ганцхан туга том цүнхийг сэжиглэн харж байсан Симото эчнэндэн энэ цүнхэнд дээл байгаа юм болов уу гэж бодоод Аяна усуусан хөл хучих өстэй дээл байна уу? Миний тэрэгэнд яггүй хүйтэн байна шүү гэлээ. Би хүйтнийг тоодгүй хүн шүү. Тэгээд ч Монгол дээл хувцас өмсөлгүй олон жил болчихлоо. Дээл өмсөхөөр тал талаараа сийгээд байх шиг санагддаг. Ер нь энэ маань хамаагүй дээр гэж дарга хувцас руу ганзаалаа. Шуурганд наад чинь би халгалж чадчих байгаа мó доо. Би чинь үстэй дээлийг илүү дулаан гэж боддог шүү гэж Симото хэлэхэд гутлынхаа цасыг арилгаж байсан Аяна усуу суудлын дэргэнд суулаа. Чухам энэ үед Симото дэрэгдэн сууж байсан туслах руугаа нүдэн ирмэж дохиогоход хошуучийнхан санааг ойлгосон туслах Toyota маягийн суудлын дэргнээс гарлаа.
Токиогийн Toyota-гийн үйлдвэр хөдөлгүүр хийдэг боловч энэ жил анхудаа машин үйлдвэрлэжээ. Тэгээд армийнханд хэдэн суудлын тэрэг ирсний нэгийг Уэда тагнуулын хэлтэст олгосон. Тэгээд түүнийг Симото эзэгнэж байгаа нэ. Симото жанжин сүмээс ирсэн болохоор нэг ачааны машин зэрэгээр хамгаалуулсан болоо. Нөгөө талаар тэр ачааны машин суудлын тэрэгний өмнө явж зам гаргах үүрэгтэй. Аяна улсууг суудлын тэргэнд суусны дараа ачааны машин дөрвөлж хөдлөв. Симотогийн тэргийг хөдлөх гэж байхад нэгэн цагдаа үстэй дээл авчирч өглөө. Чингэд Аяна улсуу Симотогийн хөлийг үстэй дээлээр хучаад Сэдвийн хот руу хөдлөв. Симото хөлөөн хучуулж тухлан сууснаас хойш ганц ч үг дууралгүй элдвийг бодон тэрэгний цонх руу ширтэн. Йоши яагаад алга болов? Бас тэр ахлагч сургаггүй болдог. Тэр лүд Йошиг барьж хилийнхэн тушаасан хэрэгүү? Сони юм. Аяна усуу ахлагч хоёр хувилдсан болов уу? Дэслэгч ахлагчтай ганцхан нийлүүлэх хүн биш дээ. Тэгээд Йошигийн ирэх өдрийг мэдээгүй. Тэгэхээр үүнийг санаатаа зохион байгуулсан хэрэг гэж үзэх үндэсгүй. Яах вэ? Энэ бүхний учрыг нарийн тунгааж олохгүй бол Уэдагийн гараас мултрахгүй. Тэгээд ч Тозия намайг хамгаалахгүй гэж мэдэх хүн. Жанжин штаб шинэ оны ихээр халах голын сав газрын байр зүйн тодруулалтыг дуусгасан байх хэрэгтэй гэж тушаасан. Хугацаанд дуусахгүй бол хариуцлах хүлээлэг нээгэж хангинаад байгаа. Одоо Йошиг сургаггүй алдсан болохоор бүр толгооггүй гэсэн үг. Яах вэ? Симото чингэж бодсоор яваад Батагийн хотелд ирж Аяна улсуугийн байга гэрт бууж Бат Солонго хоёрыг өөр айл руу явуулав. Тэгээд хэдэн цагдаатай уулзаж төлөө хэрхэн түүснийг асууж тодрууллаа. Гэсэн ч Симотогийн сэжгийг батлах баримт гарсангүй. Симотогийн туслах Аяна улсуугийн эмээлийн ганцганд байсан цүнхийг шалгаад дотроос нь чансан мах, дарсан ногоо архи олжээ. Симото Батын байдаг цагдаатай уулзаж ярилцахдаа Аяна улсуу өчигдөр ямар хувцастай явсан бэ гэж асуухад ноён дэслэгч дөрөв хувцснаас өөр хувцас өмсдөггүй гэж нотлов. Гэтэл бас хоёр цагтаа төвний үгийг баталлаа. Симото газар нутгийн байр зүйн тодруулалт хийж байгаа хэсэг дээр гарсан хэргийг судалж 3 хонлоо. Симото энэ хэд хоногт Монголын хэлийнхнээс ямар шүүхэн туйлан дэгдэх болоо гэж бодоод сэтгэл тавгүй. Симото байдлыг эргэцүүлэн тунгааж ямар нэг сэжигтэй баримт олдохгүй болохоор муу санаандан Аяна улсууг сэрдэж байлаа. Хэрвээ Аяна улсуугаас өөр хүн энэ хэсгийг удирдах байгаад ийм хэрэг гаргасан бол Симото ингэж сэрдэхгүй байсан. Тиймээс Симото сэтгэлдээ би үүний жинхэнэ тарыг тань чадлагүй өнгөрсөн юм биш үү? Харбин, Синзин хэл дээрх ажиллагаанууд яагаад бүтлгүй тийшин эргээд байна вэ? Энэ бүхэнд Аяна улсуу ямар нэгэн битүү замаар дам холбогдоод байгаа юм шиг санагдаад байдаг. Сонь. Йошиг энэ золиг хилийнхэнд барьж өгөх ажил зохион байгуулсан бол Монголынхан тагнуулан сэжиглүүлэхгүй тулд дуугүй өнгөрнө. Тэд Йошигийн талаар ямар нэг сэжиг авахуулахгүй, эсэргүүцэл илэрхийлэхгүй битүү өнгөрвөл битүү хэрэгүүдийн учрыг олох сэжим гарч мэдэн шүү. Аяна улсуутай энэ хэрэг огт холбоогүй бол Монголын хилийнхэн үүний өмнө баригдсан хүмүүсийг буцаан өгдөг шиг л өгнө. Хэрвээ бараг айлуудын ахлагч урвж манай ажиллагааны нууц хэсэг задалсан бол хилийнхэн бараг айлуудыг нүүлэх шаардлага тавина гэж үзлээ. Симото өөрийнхөө бодлыг чингэж тунгаагаад 5 хонож байтал нэг өглөө цагдаа зэрэг Симотогийн гэрт орж ирээд "Шивсад оноо, Монголын хилийн зэргүүд ирж явна" гэж илтгэлээ. Энэ үг Симотогийн зүрхийг зүүгээр шивэх шиг боллоо. "Дэслэгч, таны шавнар Монголын хилийн зэргүүдтэй тун ийдэг харьцдаг юм байна. Ер нь юу хийх гэж энд ирсэн бэ?" гэж омогдоход "Шивсад оноо, та хувцсан солих хэрэгтэй. Хилийнхний дэргэд армийн ахлах даргын хувцастай байж болохгүй. Кавантуны армийн ахлах дарганаар бараг айлуудаар сууж тагнуулын ажиллагаа явуулж байна гэдэг яриад өгдөн. Ийм игцэг гаргаж болохгүй гэж штаб бас тушаасан. Нөгөө талаар Йошигийн ажил дуусаагүй болохоор хилийн зэргээс барьж барьцаалах гэдэг осолтой. Бид хилийн зэргийг барьж Йошигийн ажилд хэрэгтэй газар нутгийн нэрийг хэлүүлж авах ёстой. Гэтэл ажил маань дөнгөж эхэлж байна.
Нөгөө талаар хөлийн цэргийг барьлаа гэхэд удааж болохгүй. Тэгвэл бараг айлуудыг зуднаар хэрсэн гэж үзэхгүй. Армийн түлхээсээр тагнуулын зорилгоор орж ирсэн гэж үзэх болно. Тэгээд энэ асуудлыг засгийн газартан уламжилбал тэд эсэргүүцлийн ноот бичиж манжгаа болон манай засгийн газарт гардуулбал сайд нарын танхимынхан бидний ажиллагааг мушгин гойвуулж шууган дэгдэх болно гэж ажил үүргийн сайн мэддэг тагнуулч хүн шиг элдэглээ. Аяна усуу шавнараасан арваад хүнтэй ирж бараг хувцсаар хувцлаад айлуудаар суулгасан. Тэд дэслэгчийн заавраар хөлийн зэргүүдтэй үг сөргөж хэрвэл үүсгэх бөгөөд маргалдааны явцад нудраган зодон үүсгэж хөлийн дарга зэрэгээс баривчлах буюу зэвсэгт мөргөлдөөн гаргах эгцэг бүрдүүлэх ёстой. Семото дэслэгчийн үгийг сонсоод цаг үеийнхэн байдлыг сайн мэдэж өөрийнхөө ажилд гярхай ханддаг овжин ухаалаг зангийн хизээнээс мэдэх тул энэ удаа түүний зөвлөснийг хүлээн авч Монгол дээл өмсөхөөр шийдлээ. Аяна усуу орны дээд талын шүүгэн дээрээс цүнхэн авч уудлаад сэгсүргэн дотортой хүрэн одончуу дээл гаргаж Семотод өгөхөд энэ дээлийг манер өчигдөр өмсснийг хинч мэдээгүй өнгөрчээ. Түүнээс Монгол дээлэр энэ яахав? Ёстой ген алдна гэдэг ч боллоо доо гэж бодоод сэтгэлдээ баярлангуй байлаа. Дэслэгчээ, энэ дээл чамд аль зэрэг зөгтөг вэ? Ерөн сайхан дээл байна шүү гэж Семото үгэн цэнэж хэлтэл Аяна усуу. Ёшисан над хэлж өгсөн юм аа. Би мөрөндөн углаж үзээгүй шүү гэхэд Семото сэгсүргэн дээлийг нь авч үзлээ. Нэрээ тийм байна. Анхрын нуглаанд сэв ороогүй байна гэж хэлэхдээ өөрөн гин алдан Аяна усыг хардд сэрдэж байгаагаа илжилж орхисноо гадарлав. Аяна усуусан чи хэлийнхнийг авч уулз. Чамайг цагдаа уцтай болохоор сэжиглэхгүй байх. Юуны өмнө тэдний үг яриаг сонсох нь чухал шүү гэж зааварлав. Аяна усуу Монголын хөлийн эхнийг албан ёсоор хүлээн авч харин Семото болон түүний туслахыг Монгол дээлэр хувцлаж өргөн бүс бүслүүлв. Хөлийнхэн 13 лан ирлээ. Хөлийн зэргийн ахлагч орчуулагч хоёроос бусдад цэргүүд ажээ. Хөлийн аруулын ахлагч Аяна усуутай уулзсангууд барга айлуудын ахлагч мөн цагдаагийн ахлах дарга нартай уулзмаар байна гэхэд Аяна усуу хөлийн зэргийн ахлагч орчуулагч хоёрыг гэрт өрлөө. Тэдний гэрт ороход Семото түүний туслах бат солонгоноор бараа боллоо. 5 хоногийн өмнө Кавантоны армийн дарга Ёши Хэрвса барга айлын нэг ахлагч нарын 3 хүн манай хөлийн гүнд орж ирсэн юм. Ёши Хэрвса хоёр бол манай улсын эсрэг тагнуулын ажиллагаа хийж байсан байна. Тиймээс барга айлууд 24 цагийн дотор нүүж гарах ёстойг албан ёсоор мэдэгдэе гэхэд Аяна усуу манайхан тэм нэртэй хүмүүс байхгүй. Нөгөө талаар барга айлууд зудан дэрстэж танаа нутагтаа үлчгээр орж ирсэн үнэн. Харин улс төрийн ямар ч бодлого өвөрлөөгүй. Эдгээр чинь айл зэрэгэлдэх ураг удмынхан ёс төрийг хүнддэгдэг энгийн хүмүүс шүү дээ. Ноён дэслэгч ямар ч баталгаагүй ийм үгээр мэлзэх хэрэггүй. Тэгээд ч ёс зүй таарахгүй. Энд ямар нэг санамсаргүй эндүрэл болсон байна. Бөвнийг барга айлуудын зовлон зүдгүүрээс ялган салгаж ойлгох нь чухал. Одоо айлуудыг нүүлгэнэ гэдэг тун хүнд асуудал. Тиймээс барга айлуудад хэн маань энэрэнгүй үзлийн үүднээс хандах ёстой. Харин бидний хувьд гэвэл бид айлуудын аюулгүй байдлыг хамгаалж тайван байх үүрэгтэй шүү. Тэгэхээр олон хүмүүсийн санаа сэтгэлийг харгалзах болно. Эднэр нүүхгүй гэвэл бид тулган шаардах хэрэггүй. Тиймээс айлуудын саналыг асуу гэж Аяна усуу хэлэхэд Семото дотроо энэ золигч ийм овжин хэл шүү. Ер нь яггүй дипломат хүн шиг урсгаж байна гэж бодлоо. Гэсэн ч Семото Ёшиг нэрийг сонсоод бараг ухаан балардсангүй. Тэгээд нөгөө өвгний үгийг санаад Ёши Хэрвса хоёр Монгол дээлтэй явсан хэрэг байх нэ гэж бодлоо. Ноён дэслэгч бид барга айлуудыг хамгаалах нэрээр цагдаа зэргүүд хөлийн дотор орж ирсэн гэж үзэхгүй. Кавантоны армийн тагнуулын газрын даалгавартай хорлон сүйтгэгчд гэж үзэх болно. Үүнийг мэд баталж чадна. Нэг баримт дурдахад Ёши бол тэд хурандаа цолтой. Урд өмнө Японы армийн жанжин штабд ажиллаж байсан. Олон жилийн өмнөөс Монголын газар нутгийн байр зүйн холбогдолтой материал судалж байгаагаа хүлээсэн. Мөн нодон жил Хасан нуурын орчим газар орны байр зүйн зургийг хийх ажилд оролцож байсан нь илэрхий болсон. Мөн 3 жилийн өмнө Тамсаг булаг гэдэг газар түүний даалгавраар ажиллаж байсан нэг туршуул баригдсан. Энэ хүн бол захын Давангийн хошуунаас оргож, Давантай хамт хайлаарт очиж, тентхэн хүмүүсийн даалгавраар буцаж ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Үүнийг бид мэдэхгүй. Нөгөө талаар баригдсан хүмүүстэй бид уулзах ёстой.
Түүний дараа армийн удирдлагад энэ эндүрлийн талаар хэлтгэх болно. Баригдсан хүмүүстэй уулзах асуудлыг бид мэдэхгүй. Тэд тагнуулан ажиллагаа явуулах өдөрдөмжийг Кавантуны армийн удирдах ажилтан Уэда, Тозия, Симото гэдэг хүмүүсээс авч ажиллаж байсан баталгаатай зүйл шүү. Эцэст нь хэлэхэд бид танахаас буйнд гэдэг хүнийг манай тушаахыг шаардж байна. Манай тэм нэртэй хүн байхгүй. Нөгөө талаар бидэнд зуднаас нүүж ирсэн барга айлуудын нэрийн жагсаалтыг гаргасан. Түүнд буйнд гэдэг хүний нэр байхгүй. Та нар нэгсэн жагсаалтаа танилцж болно. Ноён дэслэгч, буйнд гэдэг тэр хүн хэдэн жилийн өмнө оргосон дээрэмчин бөгөөд одоо Кавантуны армийн тагнуулын газарт Аяна Усу гэдэг нэрээр ажиллаж байгаа төдийгүй одоо ч та нарын дунд ажиллаж байгааг Йоши бүрэн баталж чадна. Гэхэд Симото Хэлийн зэргийн ахлагчийн үгийг сонсоод бараг багтарч өгсөнгүй. Тэрээр бүх зүйлээ баларх зам руугаан орсныг мэдээд Йоши муу урвагчийг хараач. Өөрийнхөө турсгыг аврахын тулд армийн усыг цөмийн тоочдөг байна шүү. Түүнийг өөрийнхөө гараар устгах юмсан гэж бодоод уурандаа байж ядаж байлаа. Харин Аяна Усу хэмээгдэгч гунга Хэлийн зэргийн ахлагчийн үгийг сонсоод сэтгэлдээ баяртай байлаа. Түүний бичсэн захиа төвийн удирдлагад хүрсэн учраас төв гунгагийн цаашлын ажиллагааг сэжиглүүлэхгүй тулд Симотогийн сэтгэлд үлдэж болох сэжгийг чингэж арилгах ёстой байсан билээ. Симото энэ бүхнийг сонсоод ууран барьж ядаад та бүхний шаардлагыг ноён дэслэгч дээд газраа уламжлана байх. Харин таны яриад байгаа тэр дэд хурандаа гэдэг чинь ямар хувцастай юм бэ? Гэж асуусан нь сэтгэлийнхэн сэвийг шалгасан эцсийн горилго болохыг Аяна Усугаас үл нуун. Симотогийн энэ хачин асуултанд гайхсан Хэлийн зэргийн ахлагч дэд хурандаа цагдаагийн газрын хувцастай байсан. Харин Хируса барга айлуудын ахлагч хоёр дээлтэй юм байна лээ. Харин та нарт тэдний хувцас тийм их хэрэгтэй зүйл биш байхаа гэлээ. Бид таны ярьсан зүйлийг дээд удирдлагатан хэлдэхэд ямар хувцас нартай ямар шигэн хүмүүс бодлон гаргасныг тодорхойлох ёстой юм шүү. Бид таны шаардлагын хариуг 24 цагийн дотор өгч чадахгүй. Харин 48 цагийн дараа өгөхийг бодъё гэж арга учраа тайлбарлах гэсэн шиг хэлвэ. Симото Хэлийн хэнийг явсны дараа Йошиг Монголын хэлийн цэрэгт алдсан хариуцлагаас мултрах эгзэг байгааг самбаачлан ухаарад Жанжин сүм рүү явхаар зэхвэ. 57 дугаар хэсэг төгсөв.